Сайн байцгаана уу, бага насны 3 хүүхэдтэй залуу ээж байна. Залуу ээж бидэнд төрхийн өмнө болон төрсний дараа мэдэхгүй чадахгүй олон асуудлууд тулгардаг. Надад ч муу ялгаагүй нэг хүнд асуудал тулгарч байсан. За тэрний юу вэ гэхээр манай анхны хүүхдийн маань шаарлалт хэвийн хэмжээнээсээ бүр маш өндөр олон хоногор явагдажсэн. За ингээ арилгахын тулд эмнэлэгт 20 гаруй хоног тасралтгүй 24 цагийн хараа хяналтайгаар шаарлалтын аппаратанд хүүхдээ оруулсан. Энэ хугацаанд хүүхдийн маань шаарлалт хэвийн болохгүй, буурахгүй, багасахгүй, юунаас болоод байгаа нь тодорхойлогдохгүй, дусал хийлгээ, за хүнээс бас болж иж магадгүй гээд сүүгээ одоо өгөхгүй, хөнхөө өгөхгүй 3 хоногийн тийм туршилтанд хүртэл орж исэн. За тэгээд сүүл рүүгээ бүр шантарсан. Яагаад шантарсан бэ гэхээр өөр бусад хүүхдүүд ирээд шаарлалтын аппаратанд ороод буугаад арилаад эмнэлгээс гарч хахад манай хүүхэд 20 гаруй хоног орсон байж яагаад одоо хүртэл ингэ буухгүй хэвийн хэмжээнд очихгүй байгаа юм болоо гэд ээж хүний хувьд их шантарч байсан. Тэгээд эмчтэйгээ зөвлөлдөөд эмнэлгээс гараад гэртээ очиод хүүхдээ өдөр болгон шахуу усанд оруулаад агаар салхинд гаргаад за тэгээд цонхоор тусч байгаа нарны туяанд ингээ ээгээд ингэж тэгсээр байгаад нэг сар гарын дараа хүүхдийн маань шаарлалт бүр ингэж арилсан. За тэгээд намайг төрсний 10 гарын дараа манай найз төрсөн. Тэгээд найз маань холбогдоод манай хүүхдэд шаарлалт гэх юм явагдсангүй. Тэгээд чи жирэмсэн байх хугацаанд юу шаарлалсан юм бэ? Хүүхдэд чинь шаарлалт гэх юм байхгүй штэ гэж асуусан. Тэгээд би чамаас жирэмсэн байхдаа амиаг л авч uuсан, өөр юм уугаагүй. Тэгээд энийгээ хүртэл эмчтэй ингээ хэлсэн гэдэг байхгүй. Тэгээд тэгвэл энэ амиаг очин хүний бие орон нийцэм чухал нөлөө үзүүлэхээс гадна хүүхдэд одоо хэвлээд бүрлдэж байгаа хүүхдэд хүртэл хүрч үйлчилд юм байна гэдгийг мэдээд эргэн тойрны төрөх гэж байгаа хүмүүстэй тэр одоо бодит кейсийг хэлсэн. Тэр хүмүүст хүртэл тийм одоо үр дүн мэдрэгдсэн. За тэгээ хоёр дахь төрөлтөн дээр жирэмсэн басноос эхлээд энэ омегаг өдөр болгон тасралтгүй хоёр ширхэг ууж хэрэгэлсэн. За төрснийхөө дараа мэдээж хүүхдийн шаардлагыг эмч шалган 7 хоног болоод өрхийн эмнэлгээс бас ирж шалган. Тэнгүүд манай хоёр дахь хүүхдийн шаарлалт хэвийн хэмжээндээ түүнээс бага байсаар байгаад маш богиногон хугацаанд арилсан. За нэр үний юм байж таа гэд эхлээ мэдэрсэн. За тэгээд 2 жил гаруйн дараа 3 дахь хүүхдэд төрүүлэх болсон. Тэр хугацаанд би омегагаа тасралтгүй уусаар л байсан. 3 дахь хүүхэд маань төрсөн. Мөн ялгаагүй шаарлалт нь маш бага явагдсан. Маш богинохон хугацаанд арилсан. Ингээд 2 удаагийн төрөлтөн дээр энэ омеганыхаа ид чидийг ингээд мэдэрсний хувьд төрхөөр төлөвлөж байгаа болон жирэмсэн ээжүүдтэй энэ омега гэдэг хүнсний нэмэлт хичээлийг өдөр болон ууж хэвшгийг зөвлөж байна.